Сайн байцгаана уу? Та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Технологийн гайхамшиг нэвтрүүлэг эхэллээ. За өнөөдөр хиймэл сарны тухай ярина. За студид компьютерийн шинжилгээ ухаанч хас чулуу хөтлөгч орноо ир ажиллаж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар өдөр бүр шин түлээж явах болон тод торго маань хамтран ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Одмондөр радио 107 болон 83.3 гэсэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүртдэг. За өдрийн мэнд төргий. Өдрийн мэнд, шөнийн мэнд, өглөөний мэнд, үүрийн мэнд. Энэ өдрийн мэнд гэсэн шүү дээ би. Энэ өдөр тэгээд өдөр хоёр ч бас өөр байгаа шүү дээ. За. Шөнийн тэнгэрийг харъя. Шөнийн мэнд. За шөнийн тэнгэрт болохоор янз бүрийн сонин юм одоо ер нь болж идэг. За ингээл од мэдээж үйж чинь тий. За шөнийн тэнгэрт юу байдг вэ гэхээр нар байдаг уу? Ер нь бол өдийг хүртэл тий шөнийн тэнгэрт нар гарч исэн тохиолдол байхгүй. За тэгээд сар байна, одод байна. За заримдаа болохоор нэг анивлдчихэд зарим однод ингээл анивчаал. Тэгээ twinkle болол гэж идэг тий. За зарим однод болохоор ингээ хөдлөө явж идэг. За тэгээд зарим нь болохоор ингээд бүр ингээд гяс гэ харавдаг. Тий. Янз бүрийн юм болж байгаа. За тийм биш тий. За долоон бурхан бол та хаасаагүй. Ер нь долоон бурхнаа таньдаг хүмүүс байхan бол нэг бас тэнгэрлэгөө харж тий. Ингээд байж захтай айлсгүй хөдөө гадаа явж захтай нэг бас нэг биеийн засангаа нэг те шин ороо ингээд нэг тэнгэр харж яхад бол долоон бурхан маань тэнд байна даа гэж харж идэг. За тэгэхэд бол өвлч вэ нүү зумч вэ нүү янз бүрийн газар ийш тийшээ харцсан хачаа хачин хэлбэртэйг явж доош харцсан ч яж ах шиг заримдаа чанга дээр гараад ирсэн ч яж ах шиг те хажуучээ харцсан ч яж ах шиг тэр шанагнаас нь юмнууд нь урсаа гоожоод унцдаг юм аашийн те. Ямар ч долоон бурхан бол ингээд вэж идэг. За тэгснэ ийм бүдгхэн гэрэлж байгаа юм шиг манцрууд энэ төр бас байна. Одоо сайн хараатай хүн ч юм эсвэл гоё түнэр харанхууд юм хотоос холмол хөдөө хэрмээр газар машин зэн жоохон эвдрээд те. Одоо яах вэ гэдэг одоо бурхан тэнгэрээс аврал нэх гээ ингээ байж байгаа. Тэр юу вэ? Тэр бурхан уу гэдэг нэг бүдгхэн одоо тийм өвөл шиг юмнууд. За иймэрхүү юмнууд энэ. За яг хуу тэнгэрийг бүр тхийг голоор нэг хувааж байгаа юм шиг юм өвөл манд шиг юм бас юм гэрэлцэн тийм анан энэ төр байгаа. Мачаач энэ одоо сойж идэг. За зарим моднууд болохоор айгүй хордон хөдлөнгөө айгүй тийм улаанаар ингээ анивлцаа явж идэг. Тэр их сонирхолтой тийм. Ер нь бол шөнийн тэнгэр ингээ зүгээр нэг юм баахан однууд л байгаа юм шиг хэрнээ ингээл ажиглаад удаан ажиглаад байгаа юм бол яан зүрх юм болж идэг ер нь. Тэгээ сайн ажиглах юм бол бидний нөө шөнийн тэнгэрт хараа ингээ сайн ингээд дасан штэ тийм. Хүний нүд ингээ хараа дасан. За дээрэс нь шөнийн тэнгэр чинь бол ингээд дассан хараанд бол илүү их нууцаад илэгдэг тий. Төрөл өөр юмнууд ингээд энэ одоо юу юм бол юу ээж идэг юм бол та гэдэг ингээд тий. Хизээ нэг цагт харж исэн хүмүүс нь бол нэг тэрний хариултыг бас авчих юм центр гэж боддог л байсан баг. За бүр одны тийм галт тэрэг энэ сүүлийг харагддаг болсон. Тий. Тэнгэрт ингээ баахан однууд араараас ингээ цовц ингээ явж идэг мангар хурдан. Тий. Тий. Ачаа чинүүд. За тэгээ энэ юу болоод байна энэ ч та бүр сүүл рүү болох нэ гэх тий. За тэгээ ямар ч энэ эдрийн одоо нууцыг тайлъя. Одод алтан гац содыг одоо ерөнхийдөө тойроод бүжиж идэг эргэлж идэг. Одоо нар мандахад нар ингээд мандж байгаа шүү дээ тий. Мандаал ингээд жаргаж байгаа. Одоо хэрвээ бид нар анзаарсан бол заримдаа ингээд хийхингүү өдрийн нар нь гівэр сууж байгаа нэг сүүдэр өөр ингээд маш аажмаар хөдөлж идэг. Гэ тий. Тэр бол ингээд нар яваад байна гэсэн үг шүү дээ тий. Тэгээ нар бол ингээд тэнгэр дээр ингээд мандахаас жаргах хүртэл ингээд аажмаар хөдөлж байгаа. Яг юм хурд байлаа гэж хэлдэг тодорхой хурд. Яг энэ хурдаар ерөөсөө нар сар одод бүгдээрээ яг энэ хурдаар явдаг. Бүгд ижилхэн хурдаар явдаг. Хайгуу сонирхолтой тий. За тэгээд бөөнөр ингээд нүүж идэг. Тэгээ ингээд яг ингээд алтан гац сод ганцаархны нүүдгүүд нь ганцаараа байж байгаа. Хойшлох цум ингээд нүүх ингээд юу багсаад хурдан багсаад яг алтан гац дээр очихоор ингээд ерөөсөө нүүхгүй. Тэгээ алтан гацаас доошоо болгоод бүр ингээд эсрэг тийшээ ингээд багаар яваад эхэлж байгаа. За хэрвээ бид нэг нилээн шүнжэнгөө ингээд харах юм бол ерөнхийдөө алтан гацыг ингээд тойрсон юм хөдөлгөөн хийж байгаа. Бүгд. Хэрвээ ингээд нар нэг жоохон бид нэг жоохон хойд тул руу ойртох юм бол нар чинь ингээд нэг бүр одоо бол ингээд зуны хамгийн нэрээ орт өдөр шүү дээ одоо. Тэгээ жоохон өнгөрцөн байгаа. Зуны хамгийн орт өдөр 6 сарын 28 гэж чинь өнгөрөөд нэг 4-5 хонцсон байж байгаа те. Ингээд 100 дууссан. Нар буцсан. Гэхдээ тэр нар ингээд зуны яг ингээд тхий голоор одоо 6 сарын 21 гэж хамгийн урт одоо өдөр хамгийн орчин богино шин шүү дээ те. Тэр өдөр ингээд нар ингээд нилээн хойно очиж жаргаад тэгээ нилээн хойноос манддаг байхгүй. Хэрвээ бид нар нэг жоохон хойшлох юм бол одоо тэр Сибирийн мибрэл очих юм бол нар ингээд жарахгүй ингээ яг ингээд нөө алтан гацыг чинь тойрол ингээ эргэж идэг.
Ийм ач юм бол. Алтан гац чинь жоохон ингээл дээшилж ирэл тий. Тэгээ шүн болохгүй ингээл нар нөгөө нэг алтан гацаа тойроод. Тэгэхээр ерөнхийдөө тэнгэр тэр чигтээ ингээл алтан гацыг тойроод ингээ эргэж байгаа юм шиг ийм хөдөлгөөн хийж байгаа. Үний эрэхтэй бол тэр тэнгэрийн бингэрчнийг эргээгүй л тий. Одоо бид нар ингээл сансарт ингээ зогсчоод ингээд чанх ингээ дээдлэлт ингээ юу ингэж бодъё л алтан гац байлаа гэж хэлдэг. Тэг дээш яраад эргэж байгаа байхгүй. Ингээд ингээ эрэнгүү чин тэр алтан гац хөдлөхгүй бос нь бүгд эргэн штэ тий. Яг ийм л хөдөлгөөн болж байгаа гэсэн. Тэгэхээр бүгд бидэрт ингээд ижлэгэн хурдаар хөдлөөд байгаа юм шиг санагдаад. Өнөөдөр тэр огтны хөдлөөгөө бид нар л ингээд хөдлөөд байгаа байхгүй тий. 24 цагт нэг одоо удаан бүтэн эргээд байна гэсэн үг шүү дээ. За иймэрхүү зүйл болоод байгаа болохоор гэж тэд нар ингээд баг багаар хөдлөөд нөгөө нэг долоон бурхан чинь заримдаа дээр заримдаа доор харагдана гэсэн үг шүү дээ тий. Өвөл мөвөл бахан бол дээр харагдал, зам мом бахан бол нэлээд хойно доош харцсан гэлтэй баруун зүүн талд ингээ гарцсан. Нөгөө нэг юугаал дагаа эргэж байгаа шүү дээ. Өөрхийн нөгөө алтан гацад хороо эргэж байгаа гэсэн. Хариулт нэрэлдээд юм байна шүү дээ тий. За нэг иймэрхүү болж байгаа. За тэр аниулдж байгаа од болохоор ерөөсөө агаар мандал зэрэглэгдэж байгаа зүгээр ингийн хол гэсэн. Бар алсын ялцтай. Нилийн хол. Ер нь аль болох тэр од холдогцсон илүү жижигэн цэг шиг болдог. Жижигэн цэг шиг болгоцсон одоо тэр зэрэглээнд ингэж аниулцах нь ихсдэг гэсэн. Тэгэхээр маш тодод нилийн хол байж байгаа юм бол жижигэн цэг шиг харагдаад тэр нь ингээд агаар мандалд ингээд зэрэглээтэд тэг янз бүрийн өнгөөр альсгал ингээд тий ингээд жирвэлцээд ингээд айгу гоё харагддаг. Айгу үзэсгэлэнтэй харагддаг. Өөдсөн анилзаад байгаа юм шиг тий. Намайг хар гэдэг юм шиг тэгж харагддаг. За тэгээ маш хурцтай нэг улаан өнгөөр анивч байгаа нэг тийм одоо нэлээд хурдан ингээд хөдөлдөг. Тэгээ улаан өнгөөр анивчаа ингээд явж байгаа тэр бол одоо биш. Тэр бол зүгээр юм агаарын нисэх онгоц гэсэн үг. Тий. За тэгээд гяс гэдэг нэг харж байгаа од гэдсэн шүү дээ. Од харуулах энэ төр гэж бид нар ч яриад байдаг шүү дээ. Миний од биш тэнгэрийн од мод энэ төр гэдэг. Тэр чинь үний эрэхтэй зүгээр нэг муу элсний ширхэг шүү дээ. Юу од мод. Хүн өвчлээ твит гэж. 3-0 маач чи. За тэгээд юу яадаг аахгүй. Жижигхэн элсний ширхэг шиг ийм одоо астероид гэх нь одоо хайш. Одоо ингээл нэг тэнгэрт сансар төрж явсан юм ингээл 30 км цаг хурдаар дэлхийн агаар мандлыг мөрөгдөг. 30 км цаг штэ. Яг тэр зүгээр нэг агаар тэр сансарт ингээ байжсэн л нөхөр аахгүй жижиг элсний ширхэг. Манай дэлхий очоо 30 км секунд штэ. 30 км секунд хурдаар очоод бүг мөрөгчдөг тэрийг. Тэр нэг жижигхэн одоо элсний ширхэг тий. И атгсан гар мар шиг юм орж ирээ. Атгсан гар шиг юм байвал одоо баг нар шиг тод гэрэл гарна штэ тэр чинь. Тэгээд ийм жижигхэн элсний ширхэг шиг юмыг бид 30 км секунд хурдтай очоод мөрөхөөр час гэдэг ийм тэнгэр тийм зураас үзэгддэг. За тэрийг бол бид тийм од харуулах гэж нэрлээд байгаа. За тэгэхээр тэр бол зүгээр солир байсан байх нэ. За тэр бүдгхэн гэрэлтэх мандцар энэ төр гэдэг бол ерөөсөө манай галактикт хамгийн ойрхон оршдог. Одоо ингээ өөр одоо оддын ай гэдэг дээ шүү дээ. Манай оддын айтай хамгийн ойрхон оршдог тэр Андромеда буюу адаг чуулганы мандцар гэдэг. Үнэн хэрэгтээ мандцар биш галактик. За энийг бол бид нар бол энгийн нүдэнд бол ингээ бас ингээ бүдгхэн гэрэлтэж байгаа юм үйл шиг ингээд харагддаг. Тэр бол маш сонирхолтой тийм зүйл болж байгаа. За тэгвэл нөө нэг тэнгэрийг хувааж байгаа асар тод юм ч одоо манай галактик шүү дээ. Сүүн зам буюу одоо тэнгэрийн заадалт гэдэг ч үлээ. Таавны загнаацсан заадал гэсэн чинь заац гиг гэдэг лөө юу гэлээ. Нэр юу гэдэг үлээ тэр чинь тэнгэрийн заадал гэх бах та тий. Заац юм уу тий. За нэг тиймэрхүү нэртэй бас сүүн зам ч гэдэг нэг Milky Way гэдэг байгаа шүү дээ. За тэгээд за нэг эцэст нь бас нэг ярих сонирхолтой юм байна. Тэр бол ингээд нилээн айж явах ингээд нэг харж байхад бол нэг хөдөлгөхгүй юм шиг нэгээд нилээн удаан хараад эхлэн хүн яг хөдлөөд энэ удаа гэдэг ингээд яг хөдөлж байгаа үг юм ч мэдхгүй тэгсэр нэ улаан цаан л ингээд сайн ашиглах юм бол ингээд хөдлөөд идэг нэг тийм однууд байж байгаа. За тэр однууд бол өндөө од биш бас хиймэл дагуулууд. Тийм. Энэ хиймэл дагуулууд болохоор шүү дээ тийм. Араараас ингээд цуурсан галт тэрэг шиг ингээд явж байгаа юм бол энэ бол Starlink-ийн хиймэл дагуулууд байхгүй. За нэг иймэрхүү байдалтай. Яг зарим тод однууд бол бас гариг байх тохиолдол бий. Тэр ч маань нарны явж байгаа зам дээр нарны шар зам гэж нэрлэдэг те. Тэрүүгээр ингээд сарч авдаг. За тэгээд нөө манай 5 гаригуучсан явж байгаа нүдэнд үзэгддэг. За бусад гаригуу бүгдээрээ тэрүүгээр явна. За тэдний зарим бидэртээ ойрхон одоо тэр сугар гариг байна. Одоо Марс гариг байна. Бархасд санчир гаригууд байна. Тэр бүгдээрээ маш тод од шиг харагддаг болсон энэ тохиолдол байгаа. За тэгэхээр өнөөдөр бид нар нөө айжим хөдөлж байгаа хиймэл дагуул гэдэг одны тухай од шиг харагддаг нэг нүгэд хөдлөөд байгаа од шиг харагддаг хиймэл дагуулын тухай тий. Одоо тэр тэнгэрийн эрхэс болцсон тэнд ингээ явж штэ тий. За энэ хиймэл дагуулын тухай өнөөдөр бүгдээрээ ярина. За нэг иймэрхүү. За хэрвээ бид нар удаан ажиглал ингээд тэн дээр бас нэг сонирхолтой юм болдог л доо. Бүр ингээд шүнжэнгөө зургийг авдаг байлаа гэж тэ. Бүр ингээд шүнжэнгөө зургийг. За яг нөө юу руу харуулж байгаа ч юм уу те. Урд зүг рүү ч юм уу ингээд нэг юм шүнжэнгөө зураг бүртгий гэж хэлээ. Тэм бол нөгөө нэг однуудын чинь зам нь харагдана. Ингээд яаж эргэж байгаа ингээд яаж явж байгаа юм зам нь харагдана.
гээл явж байгаа ингээд кадр дээр ч удаан мөрдөх юм бол ингээд явж байгаа зам нь ингээд бичигдээд үлчин гэсэн үг шүү дээ. Одоо эргүүлж байгаа юм шиг. Өө яг үнэ тийм ингээд эргэж байгаа юм шиг харагдана гэсэн. За тэгээд ингээл однууч яг нар шиг ингээл баруунаас мандаал баруун зүүнээс мандаал ингээ баруунд ингээ жаргаал ингээ байж байгаа шүү дээ тий. Яг л ингээл нэг сар мар одоо нартай үед одоо бид нар од харагдаг байлаа гэж бодох юм бол яг юм зураг авлаа гэж хэлдэг л та тий. Тэгэх юм бол тэр чи яг ингээд юм тэнгэрт нар үйж байгаа заяа. Тэгээ однууд үйж байгаа одон дээр ингээд нар үйж байгаа шүү дээ тий. Эдгээр нь тэр чигтээ ингээд цуг нүгээд нэг юм палкач шиг юм зураг зүгээр ингээд цуг нүгээд ингээд жаргаж байгаа юм шиг ингэж л харагдана. Ерөөсөө нар наагур хөдөлж байгаа бид нар анзаардахгүй. Сар мар хөдөлж байгаа анзаардахгүй. Бүгд тэр чигтээ ингээд ханараад хөдөлж байгаа юм шиг. Тий. Иймэрхүү хөдөлгөөн бол ажигладаг. Тэгсэн чинь заримдаа зарим однууд биш бүр огт хөдөлгөөнгүй нэг газар байгаад ддаг. Ерөөс ингээ бүх однууд ингээл мандаал жаргал ингээл нөө алтан гацаа тойрол эргэлтээ бүжиж яхад ганцхан од ингээд ганцхан жиштэй нэг зарим однууд ингээд яг нэг газар авч идэх. Одоо бид нар ингээл дэлхий дээр тавьсан газар тавьсан юм бэхэлцэн аппаратаар авч байгаа шүү дээ тий. Нар однууд ингээ хөдлөл газар бол огт хөдлөхгүй ингээ байж ин гэсэн үг шүү дээ тий. Тэгвэл яг тэр тэнгэр дээр яг зарим однууд ингээд яг урд зүгээр урд зүгээр байж байгаа зарим однууд ингээд хой зүгтэл байсан болов гэж бодсон шүү дээ. Ингээд дүг гэдэг яг нэг газар зооцсон юм шиг шүнжэнгөө бүртгсэн чинь яг тэндээс огт хөдлөхгүй маргаашинтсан байж гин өөдрөнтсөн байж гин нэг сарын дараа ч өвөлжсэн байж гин зонч гсэн байж гин. За энэ бол геосинхрон хиймэл дагуул гэдэг юм бас байдаг. Яг ингээд дэлхий дээр бэхэлцсэн юм шиг дээр аваач ингээд бэхэлцсэн юм шиг ийм хиймэл дагуулууд бас байж байдаг. За иймэрхүү хиймэл дагуулуудын тухай өнөөдөр ер нь эдгээр яаж ажиллаад байгаа. Энэ тойрог цам мам гэж юу юм гэдэг юмнуудыг хоёулаа ингээд ярьцгаая. За хиймэл дагуул гэж юу юм бэ гэж. За хүний гараар бүтсэн тэгээд одоо аливаа татах хүч бүхий гэдэг байгаа шүү дээ. Хүнд мастай тийм битийг одоо жишээлбэл нар байд юм уу дэлхий байна те одоо бас сар байна гариг байна одоо энэ астероид байна жижигхэн астероид хүртэл өөрийн гэсэн юм татах хүчтэй байдаг. Тэгээд тэрийг хүртэл бид нар ингээд тойроод битэлж болдог те хиймэл дагуул хөргөж болно. За тэгээд тийм одоо хүнд биетийн татах хүчийн нөлөөнд тийм тойрог зам үүсгээд тэр ингээд тойроод эргэж байгаа ийм төхөөрөмжийг бол бид нар хиймэл дагуул гэж нэрлэдэг байгаа. Хүний гараар үтсэн гэдэг байгаа шүү дээ. Хүний гараар үтээг болсон гэж болдог. Жишээлбэл манай сар бол хүний гараар үтээгүү гэхдээ дагуул. Жинхэнэ дагуул. Тийм. Тэрийг бол байгалийн дагуул гэж нэрлэдэг тий. За ийм байгалийн дагуул. Тэгэхээр өнөөдөр бидний нэрний утга учирлан дээр гарч ирж байгаа. Бидний байгалийн дагуулыг дуурайлгаад хийцэн хиймлэр гараар хүний гараар хийцэн ийм дагуулыг бол бид нар хиймэл дагуул гэж нэрлэдэг. Дуурайлгаад хийж штэ тий. Сарыг л дуурайлгаж чинь гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо яг одоо тэр дээгүүр яваад байгаа жижигхэн нүч эндээ ирэхтэй одоо бидний гараар үтээсэн сарнууд л гэсэн шүү дээ. Өөрхийн амт жижигхэн бүдэгхэн л болохоос шүү дээ. За тэгээд за яг хуу янз бүрийн хиймэл дагуулууд байна л да. Зүгээр л бип гэдэг тийм сигнал гаргадаг тийм хиймэл дагуулууд маань байна. За альсгүй одоо харилцаа холбоо радио одоо гар утас одоо бидний тий альсгүйн интернет тэр зориулсан тийм харилцаа холбооны хиймэл дагуулууд байна. Цаг ур судлах зориулсан хиймэл дагуул GPS байна. Одоо бидний нэг байршлыг тогтооход зориулсан тий ийм GPS хиймэл дагуулууд байдаг. Дэлхийн зураг авдаг тийм дэлхий рүү харсан дурангууд байж идэг бас. Альсгүй одоо цэрэг тагнуулын зориулттай, шинжлэх ухааны зориулттай, одоо янз бүрийн сансар мансрын зургийг авдаг одоо дэлхийн эсрэг тийшээ харсан. Тэр тийм дурангуудс байж байгаа. За тэгээ хүн амьдрах хүн амьдрах байна одоо. Хүн тийм. Хүн амьдрах гэдэг одоо энэ их сонирхолтой. Заримдаа ингээд томоохон юм одоо хиймэл дагуулууд дээр бол хүн амьдарч идэг. Бүрдээ бүтэн жил болоо буугаад ирсэн хүмүүс хүртэл байж байгаа. Сансрын нисгчд одоо судалгаа хийх зорилгоор одоо олон улсын сансрын нисгчд олон улсын сансрын станц гэж байдаг. За энэ сансрын станц дотор бол хүмүүс ингээ амьдраад шинжлэх ухааны туршилт судалгаа хийгээд ингээ байждаг. Энэ бол маш сонирхолтой. За тэгээд боловсрол туршилтын зорилгоор одоо жишээлбэл бүр одоо CubeSat гэж яваа. Одоо монголчууд маань хөргөд байгаа шүү дээ. Одоо жишээлбэл Мазалаа байна. Одоо нисгэж байгаа хөргөж байгаа Тэмүүлэл байна те. Хөөрцөн үү? Арай хөрөг баха. За энэ Kansat гэж бас байдаг. За яг тэр бол яг бүтэн хиймэл дагуул бүрэн одоо тойрог замд орохгүй. Ерөнхийдөө ингээд нэг цансарч ерөн гарахгүй те нэг ганц мөн километр дээш хөнгө хөрж буцаа оноод ирдэг. Тэр хооронд бол ингээд 10 жилийн сурагч ч юм оюутан залуучууд бол ингээд өөрсдөө ийм хиймэл дагуултай харьцах одоо хөөргөх, буулгах альсгүй тэрнтэй одоо дохио хүлээж авах, дохио дамжуулах энэ төр гэсэн иймэрхүү зүйлүүдэд туршлага зорилготой Kansat гэж байдаг юм. Зөвхөн ундааны лаац шиг одоо хэлбэртэй жижигхэн хиймэл туршилтын дагуулыг бол Kansat гэж нэрлэдэг. Ойрын 2 жилдээ Карманы бүст хүрнэ гэж хэлээ.
Тэр тэр Кансатыг хамаагүй бас карманы бүслөө хүргэх юм бол бас нөгөө сансрын хог хаягдл нөгөө нэг бидний аюулгүй байдал чинь бас балрын шүү дээ. За ямарсан Кубсатыг бол жигнээс одоо бүр том буужингаар ингээд сансарт явуулаад ингээд гаргаж яадаг бол Кансатыг бол бид тэр одоо өөрсдөө хоббигоор ерөнхийдөө ингээд те өөртөө буужин мууж ийгээд ингэж байгаа шүү дээ. Тэр тийшээ хөрөнгө чинь бас карманы бүс бол бас тоглоом биш шүү дээ. Тийм байлээ. Дэлхийн 11 орн л ер нь бол нөгөө сансарт гарцтай гэж явд юм билээ шүү. Яг үнэ тий. Тэрний нэг болно гэсэн үг. Тэгэхээр чин энэ бол маш том хүчин чармал санхүүл тий. Яг үнэ. За тэгээд сансарт одоогор бол 5,000 хиймэл дагуул ингээд төөрөөд ингээд байж байна. За тэгээд тойрог замд нь бол төгжрөл үүсэж байгаа одоо ингээд ийм бол юм болсон тий. Одоо нөгөө ямар сонио жоох ингээд төгжрөө эхэлж байгаа юм. Төгжрөөд эхэлж байгаа 5,000 ингээд байрлуулж гарч одоо аргагүй шүү дээ. Бид нар чи ингээд хоорондоо мөргөлт сансрын хог хаягдл энтер гэж байдаг одоо тийм. Зарим ингээд хэмэл дагуулж хоорондоо мөргөлчөнгүүд хэдэн мянган ширхэг салаад ингээд те бүүн жижиг сажигийн хэсгүүд болоод ингээд сансраар нэг тэгэл нөгөө тойрог замдаа байж лээ. Тэгэл дахиад нөгөө гинжи уруул гэдэг шиг нэг жижигхэн гайх шүрүүп нь очоод нэг өөр нэг хэмэл дагуулыг очоод дахиад бут авна. Цоо мөргөөл эвдлээл те тийм чи нөгөө нэг хог хаягдлууч ингээл хяналтгүйгээр нэмэгдэж идэг. Нэгсэндээ бол энэ сансрын хог хаягдл энэ хэмэл дагуул сансрын хог хаягдлыг одоо ингээ үржүүлж байгаа гэсэн. Би нэг хүүхдийн л нэг асуулт асуучих. Нөгөө хог хаягдлаа манай дэлхий ч нөгөө хог хаягдлаа дэлхий болоод байгаа шүү дээ. Тэрийг ерөн жоохон холхон шиг сансарлоо буудаа явуулчихвал яа гэм бол. Тэгээд эргэл унаад ирнэ шүү дээ. Тийм үү. Тэгээд тойрог замаа одоо яаж цэвэрлэе даа гэж байгаа чи юун тэр хог хаягдл дэшээ гараа шийдэх үү. Бүр цаашаа шидэх юм бол бөө мөнгө болно тэгжээсээ сураг те. Тэр мөнгөөр өөр хэрэгтэй юм хийсэн. За тийм ямар ч сан ингээл нэг мөргөлдөөл илүү их хаягдaltaй болол тэгэл иймэрхүү юм болж идэг. За тэгэхээр бидэрт бол энэ тойрог зам одоо нэг тойрог замын төгжрөл юу болоод байгаа юм чинь тойрог замын цагдаа нар ярих болно гэсэн. За нэг иймэрхүү. За тойрог зам гэж юу юм бэ гэдэг талаар хоёлаа удахгүй ярилцсан. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчийг танилцуулъя. Өдөр бүр шин түлээж үгүй маань хамт олон маш олон нэвтрүүлэгт байна ивентдгээ ажиллаж байдаг. За энэ удаад түлээж үгийнх маань гоё шин салбараа нээх гэж байгаа юм байна. Тэгээ хүмүүстэй бас бэлэг олон зүйлийг бас санал болгож байна. Тэгэхээр даргаан салбарын нээлт гинэ. Бас даргааныхан ч гэсэн түлээж ухаа бас идмээр юм тийм ээ. Тэгээд даргаан салбарын нээлтвэл энэ Франц Бекерийн соёл шинхэн онцгой тансаг амттай олон улсын үйлчилгээний шинэлэг орчиг мэдрүүлэхээр түлээж үр брэнд маань даргаан салбарын нээлтээ 2025 оны 7 дугаар сарын 7-ны энэ гоё өдөр хийх гэж байна. Тэгээд 7 сарын 7-наас энэ 13-ны өдөр хүртэл нээлтийн 7 хоногоо онцгой хөтөлбөрүүдээр өөрчлөлөгчтэй гинтийн бэлэг барьнаа гэж. Тэгээд онцгой бүтээгдэхүүн зөвхөн энэ салбарт одоо энэ баярын өдөртөнд та бүхэн маань очиод танилцсангаа тийм ээ бас яг энэ баяр зориулсан амттангууд энэ аваад үзээрэй. За 50,000 төгрөгийн худалдаа авалт хийсэн эхний 50 үйлчлүүлэгчтэй өдөр бүр шинэ амттад бэлгийг нээнэ гэж байна. Тэгэхээр та бүхэн маань энэ 7 хоногт амжаад 50,000 төгрөгтэй худалдаа авалт гэхэд гоё одоо задраагүй юм шинэ тэг юу ирэх нь мэддэхгүй. Тийм ээ тийм бэлгийг аваарай. Тэгээ сонгодог урлаг хийлийн тоглолтоос энэ одоо хугацаанд болно. Тэгээ зөвхөн түлээж ирснээр амтыг хөгжимтэй хослуулсан одоо ийм гоё тансаг мэдрэмжийг мэдрэх боломжтой. Тэгээ маш гоё ийм шинэлэг орчин одоо орчин та бүхнийгаа хүлээж байна. Тэгээ хөгжим Наримбо 2 ийм сайхан зохицно гэж хэм мэдгэлээ гэдэг. Тэгээд одоо түлээж үр төрөлцөн ирээд шинэ орчин, шинэ амтад, шинэ мэдрэмжийг хамтдаа мэдэрцгээе гэж та бүхнээр уриалж байна. Тэгээд бас тэр хаваар явах юм бол заавал энэ даргаан салбарын түлээж үр рүү ороод гараарай, танилцаарай тий. За бид бүхэнд бол 7 дугаар сарын 7-оос 7 дугаар сарын 13-ны өдрүүдэд бол нээлтийн ажиллагаа болно. Холбогдох хүчний дугаар нь 75 10. За вебсайт нь www.tlgcgmn гэдэг байгаа. Та бүхэн маань Facebook дээр бас түлээж үрс Монголиа гэдэг дагаад аваарай. За тэгээд түлээж үгийнхаа хамт олонны өмнөөс баяртай байна. Энэ бол одоо маш том төсөл, том ажил явж байгаа тийм ээ. Тийм шүү дээ. Хүний нөө дассан сурсан газар гэдэг чинь одоо давнаас төлгөн бийж идэг. За тэгээ би хаанч явсан гэртээ байгаа юм шиг. За одоо хотын хаанч байсан гэсэн би гэртээ байгаа юм шиг те. Ингээ вэж болдог. Ийм сайхан одоо мэдрэмжийг төрүүлдэг. Хаанч байсан гэртээ байгаа юм шиг энэ дотн мэдрэмжийг ингэж төрүүлж чаддаг. За зөвхөн одоо Монгол, Улаанбаатар дотор маань биш те. Өөр улсад одоо Азийн ямар ч улсад аялж исэн гэсэн түлээж юм маань байж л байдаг. Яг л нөгөө амтаараа, яг л нөгөө орчноороо, яг л нөгөө байдгаараа ингээ байж л байдаг те. Өө гэртээ тавтаа мөрөл ингээ дахиад ирвээд одоо те би ч одоо баг Монголоос явахдаа явчаад ирээ гэж байгаа. Тэгээ одоо ингээ тэнд очсон ч гэсэн ингээд ингээд гэртээ ирлээ гэдэг гэж байгаа юм шиг тий. За энэ ногоон өнгө гэдэг бол эн чинь бас хүнийг одоо тайвшруулдаг, амраадаг бас юм тансаг мэдрэмж төрүүлдэг. Энэ төр гэсэн маш тийм гоё
мэдрэмжийг бол төрүүлдэг. За тэгээд одоо энэ дээр бол ингээд драгоны салбар маань нэмэгдэж байгааг бол үнэхээр сайхан. Яагаад гэвэл бид нар ч одоо тэр зүг рүү явхад бол одоо яадаг вүлээ те. Драгоноор дайрж ил явдаг те. Тэгэхээр одоо бас л ингээд нийш тийш явах дөнгөж ингээд явахын өмнө ингээд онгоцын буудлын дээр айсгал одоо энэ автобусны буудлын дээр галт тэрэгний буудлын дээр ингээд байж хахад л тэ намайг өдөж өгөөд тэнд угтаж авч байгаа байхгүй те чи юу гэсэн үг юм чи би дэлхийн хаанч утсан миний гэр байгаа даа байхгүй юм чи те за тэгээд цааш энэ юм гоё бараа бүтээгдэхүүн дээр би ингээд ерөөсө тэр хоолн гологдно гэхгүй би энд л идэж чадж байгаа юм бол тэнд ч очиод идэж чадна гэсэн үг те за би бүр одоо те оюутан байж байгаа тийм ажилтан ажил хийгсэн ч гэсэн те би одоо Монголд ээж хагаад төлөв шүүгийн ажилтан хийж хагаад өөр газар очисон ч гэсэн бас ингээд төлөв шүүг яг л адилхан байж идэг те бүх стандарт бүх юмнууд нь сурсан мэдсэн зүйлүүд нь нэлгээ бүгд ингээд байж идэг бүр юм сонин гайхалтай ийм гоё мэдрэмжийг бол төрүүлдэг ганц одоо түлээж юурлаа өөр одоо би надаа юу санаанд орж ирэхгүй байна. Өөр юу байгаа нэрээ байхгүй. Тасаг кофений үнэр Белоны одоо бас гоё үнэр үнэртэж байна те. Яг үнэ. Тэгээд байнга цоошин ингээд зүйлүүдээр бидэрт сюрприз өрж яадаг. Одоо тэр драгон дээр очиод нэрнгээс нэг юм киндер сюрприз дотроос юу гарч ирдэг шиг л те. Одоо тэндээс одоо өнөөдөр юу гарч ирэх бол таа гэдэг те. Ингээд бас тогтлуулж идэг. Үнэхээр гайхалтай газар түлээж өртөө бас баярлаа. Баярлаа. За хиймэл дагуул. Юу хиймэл дагуул вэ? Хиймэл дагуул яриа дууссан шүү дээ. Тойрог замын тухай ярих гэсэн шүү дээ нэрээ. За энэ дэлхийг маш жижигхэн гэд төсөөлөе хэдүүлээ. Жижигхэн болцсон гэд айгүй жижигхэн. Гэтэ татах хүч нь хэвээр. Гэт айгүй хүнд гэд юм унгаахаар яг ингэ дэлхий рүү л унж байгаа юм шиг байна. Гэтэ маш жижигхэн болцсон гэж төсөөлөе л та. Тэгээ бид нар нилээн дээр гарсан байлаа гэж үү. Тэр доор ингэ дэлхий байгаа. За тийш ингээд нэг юм тэгээ энэ лагшинг одоо унгаах гээл та тий. За ингээд ингэж аал за ингээл дэлхий рүү хоп гэж унгаалаа гэж бодъё л да тий. Тэгэл нөгөө ч унаа гэл нөгөө жижигхэн дэлхий рүү ч ингэж авчихсан. Яг ингээд би яг чанх тоош унахын тул ингэж би чи яг л унгаах хэрэгтэй шүү дээ тий. Тэгсэн чи яг ингээд тэгээ харшил хөдлөөд тийш гэл найтаачлаа гэж тий. Тэгсэн чи ингээд нөгөөтөө нэг жоохон хажуу чаазаагаар унчиж. Нөгөө нэг жижигхэн дэлхийг чинь ингээд унжижснаа ингээд тэ онохгүй фүг хажуугаар зөрчиж байгаа байхгүй. Дэлхий рүү ингээл унжаахтай энэ хурдлаа шүү дээ тэ. Хурдлаа фүг гэл хажуугаар зөрчсөн. Оноогүй. За энд юу болох вэ гэхээр нөгөө нэг унжижсэн биет чинь өөрийн гэсэн хурдтай инерцтэй болсон гэж байгаа. За тэгэхээр хажуугаар сүм зөрсөн ч гэсэн өргөжлүүлээд цаашаа ингээд унана. Гэхдээ нөө дэлхий ч буцаага татчих штэ тий. Тэгэхээр ингээл баг багаар нөө инерц нь багасаал. Тэгэл ингээд нилээн өндөрт одоо миний ингээд тэр дэлхий рүү унгаас өндөр байна штэ тий. Нэг 100 м-ээс унгаасан гэж бодох юм бол яг тэр доотлолт эсрэгтэлтэнд яг 100 м дээр очингуудаа бүх инерц нь дуусаад буцаад унж эхэлнэ дэлхий рүү. Яг тэндээс би дахиад унгаасан юм шиг. Гэхдээ миний тэр анхны чи гэ найтаагаад ингээд унгаад жоохон ингээд хазгаа байгаа штэ тий. Тэр инээр бол ингээд хадгалагцаар л үүдэг. За сансарт агаар байхгүй гэж төсөөлөөрэй манайхаа. Агаар байгаагээ ороод ирэх вэ? Агаар байхгүй шүү заяа. За тэгээ агаар байхгүй байх юм бол миний тэр анхны тэр найтаалтын энерги бол ингээл байна гэсэн. Тэгэхээр нэг нөгөө нэг буцаж унж байгаа нөхөр чинь дахиад хажуугаар зөрчин. Ингээ хажуугаар зөрчин. За тэгээ яг миний нэг унгаасан гар байна шүү дээ тий. Миний унгаасан гарн дээр удаашарж хагаад яг миний гарыг үнсэл тэгээ буцаа яг ингээ миний гарнаас унж байгаа юм шиг энэ процесс ингээд үүрт давтагдана гэсэн. Мөнхийн хөдөлгөөн. Тийм. Мөнхийн хөдөлгөөн гэсэн. За энэ бол тойрог зам. За ингээ би ингээд нэг юм найтаснаас болоод дэлхий дээр лагшинг онож унгааж чадахгүйгээр ингээ энэ лагшинг хиймэл дагуулга ичлаа штэ. Энэ бол ингээ үүрт ингээл явна гэсэн. Хин нэг очоод ингээ цогтл те хин нэг очоод барьж аваад ингээ уутал. Ингээд үүр төрөг. Яс хэцүү юм бэ те. Бас нэг бодлын шорон тийчлээ те. Юу шорон багт гоё л угаас те. Нэг ямар л ингээ мөнх явах нь штэ. Тий одоо бид нар ч ингээ савдуурн дээр тоглолдог байсан. Савдуур зогсдог байсан бол ямар гоё вэ. Тий. За энэ бол ингээд сайхан тойрог замыг бол би тайлбарлах гэж оролдлоо. Гоё тайлбарлаа. Тийм. За тэгээд анхны шидэх хурдаа би хангалттай өгч чадах юм бол энэ ерөнхийдөө санийх шиг 100 эллипс биш. Ийм гоё ингээд тойрог төгс тойрог замаар ингээд юу явж чадна гэсэн. Ингээл тойрог гэдэг хажуугаар нь ингээд унж аваа штэ. Гэхдээ унж явахдаа нөө миний анхны хангалттай шидсэн хурд чи ингээл хадгалагдаад ингээд гээл тойроод ин гэсэн. Тэгэл миний гарыг хөв гэж сүргээл тэгэл ингээл тойроод энэ лагшин болон гэдгийг төгс тойрог замаар байна. Тэгэхээр тэр үед бол бидний дэлхий эргүүлээд нөгөө нэг жижигхэн болгоцсон байгаа шүү дээ. Эргүүлээд томруулчихсан болно. Том байсан ч гэсэн гээл тэр дэлхийн гээл тойроод ирэх гэж хэлсэн. Ингээл
Тэр бол тойрог зам бол ингээ үрд хадгалагдана л гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө тойрог зам гэдэг бол ингээл унж байгаа гэсэн үг байхгүй. Тасралтгүй унаал ингээ байж байгаа гэсэн. Анхны нөө хажуучаа өгсөн хурдл хитрхи их болохоор ингээ дэлхийг онохгүй, үрд онохгүй, үүр дэлхийрөө л унаад байна гэсэн үг байхгүй. Унгаал үзээд байгаа юм байна. Яг үнэ. Манай сарчин бол одоо бүр юм элипсээр ингэж хол ингэж яг сонин тойрд юм билээ шүү дээ. Бас бүр хий биш те. Тэгвэл анх тэгвэл яг тэгж тогтоол тэрчгээрээ ингэж үүдүүлчихсэн юм. Яг үнэ тий. Яг үнэ. За тэгээд яг энэ дэр нэг сонирхолтой юмуд байж байгаа. За жишээлбэл одоо юу гэдэг юм. Хүнд хөнгөн хоёрын аль нь төрүүлж унах вэ гэдэг нэг айхтар асуулт байдсан шүү дээ. Бид нар бол ихтэй за хүнд нь мэдээж төрүүлж унах штэ гэж Аристотелос эхлээл хэлдэг байсан бол Галилей бол үгүй маа эн чинь бол ингээд хүнд хөнгөн хоёр бол хичнээн хүнд байсан чинь хичнээн хөнгөн байсан чинь яг зэрэг унах гэдэг Галилей бол яг юу байсан байдаг ингээд те. Бүр бодлын туршилтаар логикоор ингэж баталсан байж байдаг. За тэгээд тэр унж байгаа зүйлийн ерөөсө жингээс үл шалтгаална гэсэн үг шүү дээ. Нэгэсэнд одоо тухайн гаригийн буюу одоо тэр нөгөө их том масстай биеийнхаа юм массаас шалтгаалаад тэр хурд бол тодорхойлогддог. Одоо жишээл манай дэлхийн одоо хувьд бол тийм нэг юм тодорхой хурд байгаа. 9.8 м/сек квадрат гэдэг нэг хурдтай л байгаа шүү дээ тийм. Ийм л хурдталаар ерөнхийдөө бүх биетүүд байна. За тэгэхээр нэг тойрог зам дээр чинь байж байгаа бүх одоо мангар хүнд нэг бие маш хөнгөн нэг бие гэж хэлэхэд яг тэр тойрог зам дээр яг ижлэн тэнцүү ингээд явах байхгүй. Энийг бол ингээд зөндөө газар ашигладаг. За энийг бол жоохон байж байгаа юм. Гэхдээ энэ зай хэсэг тусам энэ багасдаг нэг юм сонирхолтой хачирхалтай юм байж байгаа. Одоо нөө дэлхийгээс ингээ холдогдсон нөгөө хурд гэж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл манай дэлхийн яг гадарга дээр бол бүр нэг юм 10 км/сек за 10 км-ийн цаашаа нэг 8 км/сек хурдтай явж иж тойрог зам үүсгэн. Гэхдээ мэдээж гадар дээр нэг агаар мандлаж байгаа болохоор бид тэр түг түг газар унч штэ тий. Тэр нэлийн дээгүр одоо нэг карманы бүс мөсөн дээгүр чинь бол нэг юм 8 км/сек хурдаар бол бид тэр ингээд юмыг одоо лагшинг 8 км/сек хажууж байгаа маа гэж шидчих юм бол нөгөөд чинь ингээд дэлхий тойрол ирэх гэсэн үг штэ тий. Ингээд эхлэн. Гэхдээ дэлхийгээс холдогдсон нөгөө 8 км/сек чинь 7 км/сек болоод 4 км/сек болоод 3 км/сек болоо ингээд хол багцмаа энэ нөгөө шаардлагатай тойрог зам шаардлагатай хурд бол багасдаг гэсэн үг. Татгч нь багасаад байгаа болохоор удаа иргэн тийм юм байна. Яг үнэ. Аха. Одоо соронзонгийн хүч шиг юм байна. Оо тийм яг үнэ. За тэгэнгүүт юу болдог вэ гэхээр за яг дэлхийн хувьд болохоор нам өндрийн тойрог зам гэж байдаг. Нам өндрийн тойрог зам үднэлээр 160-аас 2000 км хүртэл өндрийг бол нам өндрийн тойрог зам гэдэг. Энэ бүст ингээд явж байгаа бүх зүйлүүдийг бид нар нам өндрийн тойрог замаа гэж нэрлэдэг байгаа гэсэн. Lower orbit гэж. 60 км-с 2000 км хүртэл тий. За энд болохоор 8 км/с хурдаар ерөнхийдөө явна. Тий энэ хооронд бол тий. Ингээд 8 км/с байхад ерөнхийдөө ингээд дэлхий тойрол ингээд эргээд ин гэсэн. За дэлхийг нэг 90-с 130 минутын дотор бүтэн тойрно. За ингээд 90 минутын дотор. За анх нөө 1957 онд чинь зөвлөлт толгойд болсон хөргсөн алдарт Спутник гэдэг анхны одоо дэлхийн хүн төрөлхтний хувьд хамгийн анхны хиймэл дагуул одоо хиймэл сар гэсэн үг шүү дээ тий. За тэр бол яг энэ хурдаар 8 км/сек хурдаар дэлхийг одоо 90 минут тутам нэг одоо бүтэн тойрч ирсэн. Би гэдэг өөр юм хийхгүй өөр ажил хийхгүй тий. Ямар нэгэн зураг авахгүй ямар нэгэн тохиол хүлээж аваад эргүүл цацхгүй зүгээр өөрөөсөө би гэдэг сигнал гаргадаг тий. Тэр нь одоо өнгөрж байгаа гэсэн үг тий. Би энд байна гэдэг би сонсорт байна гэдэг ингээд өнгөрж байгаа байхгүй да орсууд өөрөөр өнгөрж байгаа нэг тийм өнгөрж байгаа л нэг тийм бас. За ингэхдээ энэ хүн төрөлхтний анхных. За SpaceX-ийн түрүүний Starlink гэдэг нэг баахан галт тэрэг шиг юмнууд араасаа цуваа яваад байна гэсэн шүү дээ тий. Тэр чинь бол энэ lower нам өндрийн тойрог цанд гээд хэрэгж байгаа. Түрүү яг хэлсэн олон улсын сансрын станц гэдэг байгаа хүмүүс дотор нь амьдэрч идэг хэмэл дагуулууд гэсэн шүү дээ. Ерөөдөө тэнд авч барилга байгуулж тэр чигтээ байшин барьсан байгаа. Нэг байшин хөө явж байгаа гэсэн. Тэр байшин ч гэсэн хажууталт ингээд нэг жижигхэн хэмэл дагуул ингээд цуг ингээд яг ингээд адилхан хурдаар ингээд явж байгааг жингүүдж байгаа юм шиг. Тэгээ эдгээр бол ингээд бас адилхан 8 км/сек бүгдээрээ ийм хурдаар энэ нам өндрийн орбитаар ингээд хэрэгж байгаа гэсэн. За жишээлбэл дэлхийн зураг авдаг тийм зориултын хэмэл дагуулууд байна. За Google Maps руу ороод харангууд лаглаг зураг авсан мэдэн шүү дээ. Тэд нар ч одоо мэдээж дэлхийд ойрхон байж байгаа бол их сайн шүү дээ. Тэгэхээр нам өндрийн орбитаар явна. За сансрын телескопууд байна.
Уг нь бол сансрын телескоп бол ингээд дэлхийгээс холдогдсон бол уг нь сайн баймаар юм те сансартай ойрхон. Гэтэ нөө зураг авахар чинь сансрын ингээд зураг авахар маш хэмжээний өгдөл цугларна. Тэрийг эргүүлээд дэлхий рүү явуулах гэхээр маш төвөгтэй болж эхэлнэ. Маш өндөр зардалтай альсгүй ингээд алдаа ихтэй болж эхэлдэг болохоор аль болох тэд нар дэлхийн тойрогцомд ойрхон байжсэн зүгээр. За дээрэс нь мэдээж нам өндрийн тойрогцом бол маш гаргахад нөө хялбархан хөнгөн дээрэс нь юу хямдхан байдаг гэсэн. Хямдхан байгаад тахаар бид нар чинь бол нам өндрийн тойрог замдлын байрлуулчих гэж бодсон шүү дээ тий. Халбогдоход чамархан, гаргахад чамархан байгаад байгаа болохоор. За тэгэхээр нам өндрийн тойрог замд бол ийм юм ингээ байж идэг. За геосинхрон гэдэг аюул тийм сонирхолтой орбит байгаа. За энэ болохоор 35786 км өндөрт идэг. Түрүүн чинь би чинь гэдэг гэдсэн шүү дээ. 160-аас 2000 км гэдсэн шүү дээ тий. Бүр цаашаа яваад өглөө. Тий. Гэхдээ биш үү. Энэ ягаад би зүгээр ингээ гой багцаалдаж 2000 км энэ гэж хэлсэн. 35786 км би зөвхөн 35000 гэдээ хэлчих болоогүй юм бол гэхээр энэ 35786 км өндөртийг онцлог юм болдог. Нөгөө дэлхийгээс холдогдсон нөгөө 8 км/с-ийн хурдч ингээл багасах хэрэгтэй гэдгсэн шүү дээ. Тэгвэл энэ яг 35786 км өндөрт очихоор яадаг вэ гэхээр дэлхийг одоо тойрог замын дэлхийг тойроод ирэх замын хурд нь болохоор 307 км/с болдог. За энэ тэгээ юун сонир байгаа тий. За тэгвэл нөгөө түрүүний нам өндрийнх чинь болохоор дэлхийг нэг 90-130 минутад нэг бүтэн тойроод байсан шүү дээ. Тэгвэл 35786 км өндөрт 307 км/с хурдтай явж байхаар дэлхийг яг 24 цагт нэг бүтэн тойрдог. Нэг өдөрт яг яах юм бэ? Тий. За энэ тойрог замын нэг сонирхолтой. Хэмжээтэй эргэлт хийх юм байна. За. Хэрвээ энэ хиймэл дагуул яг экваторын чанга дээр байж таарах юм бол яг дэлхийн эргэлтийн тэнхлийн дагуу байж таарах юм болно шүү дээ. Тэр энэ геостационар гэдэг тийм одоо геосинхрон гэдэг чинь бол яг ийм хурдтай ийм өндөрт байж байгаа хэвээр. Геостационар гэдэг нь болохоор яг тэр дэлхийд бэхэлцсэн юм шиг ингээд чанга дээр ингээл байгаад байгаа орбит эхэлж байгаа. Яг ингээд тэр чанга дээр ингээд миний толгой дээр ингээд байж байгаа юм бол тэндэл байж байна. Ерөөсөө хөдлөхгүй. Однууд нь, нарнууд нь, царнууд нь бүгдээрээ ингээд хажуугаар сүн гэл мандаал жаргаал ингээд өнгөрч яхад нь ганцаархан тэнд байж лээ. Тэгээ бид нар чинь нэг дийдиш мэдиш альсгүл нэг юм янз бүрийн тавган антинууд нэг тийш харуулаад зогсоочтой шүү дээ. Тэгээ уган тэд нар чинь ингээд нэг тэдрийг дагаал ингээд хөдөлчөөмөр байгаа шүү дээ. Тэгэхгүй нэг тийш ингээд хараад зогсоочдөг чинь яг тэдэрлөө харуул зогсоодог байхгүй. Та нар ингээ сайн анзаарах юм бол бүх тавган тэнд бүгдээр яг урагшаа харцсан байгаа. Дандаа нэг экваторын бүс дээр байгаа тэр геостационар гэдэг орбитийн бүс рүү харцсан. Яг тэр дээр ингээ тогтцсон байж идэг. Яг дэлхийн нэг юм цэгийн дээдлэлт яг ингээд бэхэлцсэн юм шиг байж байгаа ийм орбитуудыг бид тэр геостационар гэж хэлдэг. Тийм нийтдээ байгаа үстэй тий. Тэгээ тийшээ гал ингээ харуулад за ингээ нэг жоохон антенна жоохон баруунч за болчлоо гэл ингээд за тэгэл мартна гэсэн. Дахиж хизээч тэрийг оролдохгүйгээр ингээд бид нар бол ингээ юм хийгээ явчихсан. За нэг иймэрхүү орбит байдаг. За яг ихэнхдээ бол энэ нэг харилцаа бол байлсгал радио телевизийн тийм хиймэл дагуулууд бол тэнд байж байгаа. Бид тэр зурагт үзэхдээ радио сонсохдоо тэндээс нь л харчдаг. Альсвал интернет тэнд байрлж идэг. Дидиш мэдиш чинь бас л ингээл телевиз л үзүүлээд байна шүү дээ тий. За тэгээд экватороос гадна болохоор яг урд болон хойд тийм туйлуудыг бас дайрч болно. Одоо яг экваторыг ингээл тойрол эргэж байгаа шүү дээ тий. За заавал бүх одоо юунууд экваторыг тойрох албагүй. Ингээд яг ингээд хоёр туйлыг дайрч энэ тэр бас явж болдог. Энийг бол ингээд босоо одоо туйлын орбит гэж нэрлэдэг та. Туйлын тойрог зам. За ингээд бүр хазгаа мазгаа байсан ч болно 45 градусын хазгаа мазгаа энэ тэр. Тэгэх юм бол дэлхийн өөрөө доороо эргээд дээгүүр нь одоо нөгөө нэг манай хиймэл дагуулч ингээд явж байхдаа ингээд дамар шиг ингээд орочдөг байхгүй. Дэлхийн бүтэн ингээд авдаг. Одоо ингээд дэлхийн ингээд туйлаар нь эргэжээлээ гэж хэлдэг л та. Тэгвэл дэлхийд дотор нь өөрөө эргэж байгаа шүү дээ тий. Тэгэх бол ингээд зураг аваад явах юм бол дэлхийн бүтэн авч болно гэсэн үг. Ингээд нөгөө доор нь сканердж байгаа юм шиг ингээд авчиж болно гэсэн үг байхгүй. Ийм төрөлбөрийн бас орбитууд байж байгаа. За хоёлаа удахгүй нэг жоохон байж байгаа дунд шатны тийм бусад энэ орбитуудыг бас сонирхъя. Дэлхийн орбит гэхээр одоо яг тэнхэлгээ ингээд эргэж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө экваторын бүсээ буюу ингээд тэнхэлгээ эргэж байгаа нь тэрнээр л одоо эргэлтийнх нь одоо тэр хүчинд нь ч юм уу ингэж татагдж эргээд байдаггүй юм байна тий. Нөгөө нэг яаж эргэж болох соронзон учраас яаж эргэж болох юм бэ? Тийм татах хүч гэдэг байгаа шүү дээ. Яг соронзон биш тий татах хүч тий. За бас их сонирхолтой байна шүү. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчийг танилцуулъя. Бүх төрлийн үндэсний хувьц захиалгын Totor компани маань өнөөдөр манай нэвтрүүлгийн маань ивэнтдгээ ажиллаж байна. Тэгэхээр манайхан маш чухал үйл ажиллагаанууд дээр Totor-ын гоё дийл хувцсуудыг өмсдөг. Дийл гэдэг чинь өөрөө нөгөө жоохон ийм том гэх юм уу те урт ийм хувцс учраас маш гоё бие зөөлхөн одоо тав тухтай хөнгөн ийм мэдрэмжийг төрүүлж явах юм бол их аятайхан байдаг. Тэгээ манай
одоо ээжнэр гэх юм уу одоо талбай дээр болж байгаа бүхий л үйл ажиллагаан дээр ер нь бол тод торгын ийм хувцас ер нь өмсөж идэг. Яагаад гэвэл одоо энэ шил бэмжээр хажлага гэд бүх нарийн деталууд нь үнэхээр энэ цэрэг мэрэгжлийн одоо цэвэрхэн ингэж харагддаг учраас тод торгийнхныгаа сонгодог юм аа. Тэгэд хамгийн гол нь тэр хөнгөн зөөлөн байгаа нь бол энэ жинхэнэ 100% хөр хорхойн торгыг ингэж оруулж хийдэг. Дээл хувцанд оруулдаг. Тийм учраас одоо ийм аятайхан байдаг байх нэ. Тэгээ та бүхэн маань очиод торгын шууд авч болно. За эсвэл өөртөө захиалаад авч болно. Одоо шууд дэлгүүр дээр нь бол Улаанбаатар их дэлгүүрийн 4 давхраас очиод өмсөд үзэж болох юм. Одоо арзмарын биетэй хүмүүс бол ер нь бас тэгээд авчихад те өмсөөл аавна ээлийг авъя гэл те надад зориулсан гэдэг байх юм. За тэгэхээр одоо яг өөртөө тааруулаад яг танд л одоо зориулсан тэр дээлийг бас та бүхэн маань ингээд захиалгаар хийлгэж болно. Тэгээ баруун дөрвөн замын Гранд Плазагийн зүүн талд тод торгоо офисын 7 давхарт байрладаг. За бүс барааны дэлгүүрт бол бүх дээд зэрэглэлийн энэ тасар торгонуудаа хамгийн хямд үнээр худалдаалдаг. Та бүхэн маань фэйсбүүкээр нас тод торг гэж латинаар бичээд дагаад аваарай. Бас ямар шин загварын дээл хувц гарч байна. Тэгээ дээлээ өмссөн монголон ямар гоё алхахтай хүртэл ямар гоё алхахдаг үлээ тийм ээ. Тэгээд одоо судахгүй наадан болох ч та бүхэн маань алдалгүй бас тод торг дээр эртхэн очиод танилцж байгаарэ. За холбогдох хугацны дугаар нь 9913 1937 гэсэн байна. 9913 1937 гэсэн байна. За тод торгийнхан бол бид нарыг анхны нэвтрүүлгээ эхлүүлж хахад танаа энэ одоо үзэл санаа гэх юм а баригдж байгаа үн цэн чинь бол үнэхээр гоё юм байна. Дэмжмээр байна гэж орж ирсэн. Хамгийн анхны одоо ивент итгэгч одоо байгуулгын нэг байгаа. Яг үнэ. Одоо маш эрт дээр үеэс л одоо зандаах бид төр ч юм бол одоо орны нэвтрүүлэг хийгээл энэ төрөөр ингээл яриа явдаг байсан. Тэ. Тэгээд ингээ явж байхад бол одоо хамгийн их тус болсон байгууллага бол одоо ер нь бол өнөөдөр зандаах бид төр одон орон яриад ингээ явж байгаа маань бол тэгээ бэлгүүн бид хэд ч ингээл бас л ингээл бор зүрхээрээ л явж ялаа шүү дээ. Тэр үеэс л одоо биднийг дэмжиж ирсэн. Одоо энэ дээлний компани их сонирхолтой тийм. Тэгээ бид нар ингээл одоо орон сансар актор яриад идэг. Гэтэл одоо манай Монгол дээл Монгол уламжлал ингээд бид нар дэмжиж байгаа нь маш тийм бэлгшээлтэй сайхан юм зүйл үүдэг. Тэгээд өдий хүртэл бид нартай ингээд цог ингээд биднийг дэмжиж шинжлэх ухаанд хөрөнгө оруулаад ингээд явж байгаа тод торгын брендэд үнэхээр гайхалтай. Гэхдээ эн чинь зөвхөн одоо бид нар шинжлэх ухаанд оруулж байгаа хувь нэмэр нь биш. Эдний хийж байгаа оруулж байгаа дээл бол бүр ингээд үнэхээр одоо юу. За материал бол мэдээж одоо тэр тий торг бол жинхэнэ хүн бол торг үгүйг нь одоо нэг ялахгүй ялгана гэдэг нэг жинхэнэ торг мэдхгүй хүмүүс бол ялахгүй юм байна л да тий эн чинь жинхэнэ үгүй нэг л одоо жинхэнэ торг бариад үчих юм бол за тэгээ тэрнээс хойш хизээч жинхэнэ торгыг ялахгүй байна гэж байхгүй. Тэгээ барьж үзэл илж үзэл энэ жинхэнэ байна биш вэ гэдэг мэднэ гэсэн. Тэр яг жинхэнэ торгоор хийдэг. За дээрэс нь одоо тэр би яг юу гэж нэрлэдэг юм шаглаа гэдэг лөө имжээр гэдэг лөө нэг юм жижигхэн нарийнхан юм гэж яг ирмгээр ингэж оруулдаг байхгүй юу? Тий, имжээр. Тий, имжээр л гэдэг бах тий. За ингэж тэр имжээр ингэж хийхдээ ингэ давхар нь хийдэг. За ер нь бол дээлний чанар бол яг тэр имжээрний давхраас болдог. Тэ нэг давхар байх юм бол за яах вэ тий дээл тий хоёр давхар байх юм бол эн чинь бас нэлээд бас тий үнэтэй цайтай дээлэнд орно. Яг л энэ чинь одоо хийдэг тийм машин гэж байдаг байхгүй юу? Зөвхөн хүн гараараа юм. Тэгээ маш урд үетэй хүн маш ингээд нарийн цаг хугацаа зарцуулж ингэж хийдэг. Одоо нэгэсэндээ proof of work гэдэг шиг энэ бол яг бүр ажил хийсний баталгаа болдог юм зүйл байхгүй. За энэ бол үнэхээр нарийн уур хийж орсон байна гэдгийг баталдаг. Тэгэхээр нэг давхар. За ингээ хоёр давхар чинь геометрээр нь бодоод үзсэн чинь нэг юм болонтой ямиг хоёр дахь давхрыг хэмжээр ингээд тойрог замаар. За дараа нь бүр илүү тойрог замаар ингэж хийх гэсэн үг шүү дээ. Эн чинь зүгээр ингээ машинаар copy paste хийж болдгүй юм зүйл. Тэгээ тасралтгүй үнийг ингээд имжин гэдэг бол бүр маш юм хүнд ажил байдаг. За тэгсэн чинь 5 давхар юм имжээр одоо би бол шаглаа гэж санаадах юм. Гэтэ мэдэхгүй байна. За энэ нэг тийм байгаа. Яг дээлийн ингрээр ингээ байждаг юм зүйл. Имжээр. Имжээр гэдэг бах те. Тэгээ тэр имжээр нь 5 давхар нь тэр үйждэг. Тэгээ гайхаад үржид юу вэ? Ийм бас байд юм уу гэд. Тийм үү. Ийм байд юм уу гэд. Эн чинь бүр тансаглалын дээд байхгүй юм чинь те. Тэр материал нь байна. За тэр хийц байна. Тэр 5 давхар имжээрийг бол те өмсөө явж байгаа хүн гэдэг бол эн чинь бүр үнэхээр гайхамшиг биен дээрээ тогчоо явж гин гэсэн үг шүү дээ. Тэр товч шил. Үнэхээр хувцс бурхан болгож байгаа тийм зүйл. Би бол өстэй жинхэнэ тэр тийм дээлэн дотор бол би миний бие бол чөтгөрл болно. За ийм сайхан зүйл ингээд бас гаргаж яадаг болохоор энэ чинь зөвхөн шинжлэх ухаанд одоо хөрөнгө оруулж байгаа гэдэг утгаараа биш. Энэ чинь Монголын тэ хөв соёл, энэ дээл, энэ бас дээрэс нь энэ тэ үнэтэй цайтай энэ дээлнүүдийн энэ ертөнцид бол ингээд маш том уламжлалыг хадгалж явж байгаа гэдэг утгаараа энэ чинь маш үн цэнтэй зүйлийг хийж явж байгаа. Тод торгийнхандаа баярлснаа дахин илэрхийлье. Баярлалаа. За баярлалаа.
За хоёулаа ч нөгөө геосинхрон дээр явжсэн. Тэгээ геосинхрон дээр болохоор яг тэр ингээ яг чанга дээр ингээ бэхлээ хийсэн юм шиг ингээ дээр ингээ имжээ хийсэн юм шиг. Нэг тийм имжээр тиймнүүд байж идэг. За тэгсэн чинь өөр бас яг юунууд байна. Хэд хэдэн төрлийн бас орбитууд байна. Сая хоёулаа ч нам өндрийн дээрээс нь геосинхроноо ярьлаа шүү дээ. За тэгэх юм бол яг нам өндрөөс геосинхрон хүртэл одоо 2000 км-ээс чинь геосинхроны 35786 км өндөр хүртэл энэ завсрыг бол бид нар дунд өндрийн юу гэдэг юу гэдэг лээ орбитын тойрог зам гэдэг. За ийм тойрог зам байна. За энэ тойрог замд бол одоо бидний хамгийн сайн мэддэг өдөр тутамдаа ашигладаг GPS маань ажилладаг. За энэ тойрог замаар ингээд GPS-ийн хиймэл дагуулууд ингээд явж идэг. Хоорондоо атомын цагийн ийм синхрончлалтайгаар гэж бие биентэйгээ цаг хугацаагаа хаваалцаад бид нар яг хаана явж ин гэдгийг ингэж мэддэг гэсэн. Өө чи айхтар олон давхрахтай тэгээд учир цанцантай байдэн шүү дээ. Өө яг үнэтэй. Тэнд бол ингээд нэг юм миллисекундын зөрөө гарахад л одоо бидний юу ч байрлалыг бол ингээл хэдэн метрийн зөрүүтэй буудаал эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. GPS буруу заавал гэ балрыг үхэх шүү дээ. Үхэн ангуц өөрөхгүй. Одоо машинууд мөргөлдөн тий. Хөө юм болно шүү дээ. Тий баруун тийш 3 метрийн цаана баруун тийш ирэх гэсэн чи тэрийг нь орчилж ирээд баруун тийш ирэх юм бол одоо хүм мөргөн машин одоо байшин мөргөн шүү дээ тий. Хөө юм болно. За ямар ч сан GPS-д бол асар өндөр наривчлалтай гэж үйж идэг. Бас нэг сонирхолтой хэлий гэдэг юм бол тэр GPS-ийн хөрөмжүүд хоорондоо ингээд нөгөө цагийн синхрончд орж явахдаа дэлхийн одоо цагтаа бас ингээд синхрончлахын тулд бид нар дэлхийн цагийг атомын цагаар ингээд бас хэмжиж байгаа. Нөгөө нэг однуудыг нөгөө нэг сарнуудыг дэлхийн маань яг 24 цагтаа эргэж ийн үгүй гэдгийг бид нар тасралтгүй ингэж одоо ингээд шалгаж яадаг гэсэн. Дэлхийн байнга тогтмол эргэхгүй заримдаа ингээд удаа эргэн заримдаа хурдан эргэнэ гэдэг иймэрхүү хачаач юм болж идэг. За цэн сүүлийн үед одоо усан цахилгаан станц энэ ингээд хитрхэг ус дээшээ ингээд гаргаснаас болоод өнцөг момент гэдэг юм алдагдаад дэлхийн өргөл нэг удаашраад идэг. Сар дэлхийгээс олж идэг. Зайлсвал дэлхийн цөмийн үйл ажиллагаанаас болоод ингээд дэлхийн ингээд заримдаа ингээд хурдан ирээл, заримдаа удаа ирээл, ерөнхийдөө ингээд удаашраал ингээд байж идэг. За тэнгуү тэрий чинь маш өндөр нарийн одоо атомын цагийн наривчлаар нөгөө нэг бүтэн ирж гэнэ үгүй юу гэдэг нь однуудыг мандаалж аргаж байгаа однуудаас ч ингээд харж байгаа л дээ. За яг энэ тэдэн миллисекунд гээд дутуу өргөчлээ. Тэдэн миллисекунд дутуу өргөчлээ. Тэдэн миллисекунд илүү өргөчлээ гээд нэмж хасч чагаад жилд нэг удаа юм уу? Ер нь шаардлагатай үед бид нар өндөр секунд гэдэг юмыг тоолдог. За энэ өндөр секунд гэдэг зүйлүүд бол нөгөө GPS-үүдийн цагийн синхрончлал алдагдагаас сэргийлж ин гэсэн үг шүү дээ. Нэг бүтэн секундын алдаатай бид нар ингээд наривчлал алдчих юм бол ерөөсөө бид нар 10-20 метрийн зөрүүтэйгээр ингээд алдаатай мэдээд эхлэн гэсэн үг байхгүй юу? Хоног бол төгс 24 цаг байдгүй юм байна. Мэдээж байхгүй. Хурааж байгаа дараа засчтай юм. Хурааж одоо бидний өндөр жил гэдэг шүү дээ тий. Тэр шиг юм өндөр секунд тоолдог гэсэн. Гэхдээ тэр секунд бол заримдаа хасан заримдаа нэмнэ. Заримдаа нөгөө нэг 60 дахь секунд гэж тоолно. Заримдаа болохоор одоо 60 дахь секунд гэдэг чи одоо тий юу гэсэн юм тий. Тэр сони юм баггүй. Тэг секундын өмнө гэсэн үг шүү дээ. 59 гэжсэн тэг болдсон шүү дээ тий. Гэтэл 60 тэгээ тэг болно гэсэн. 1 секунд илүү тоолно. Үгүй бол 59 биш одоо 58 гэж хагаад тэг болно. 1 секунд дутуу тоолно тэр янз бүрээр ингэж синхрончилж яадаг. За амар цэнд бол ийм болж яадаг. За тэр дээд орбит гэж байгаа. Нөгөө нэг манай геосинхрон 35786 км-ээс дээшээ байх юм бол тэрийг бол ингээд дээд орбит гэж нэрлэдэг байгаа. Хамгийн өндөр орбит энэ төр гэж юм. Алгуулж өглөө те. Тэнд юу байд юм бэ? Тэнд юу байд юм бол те. Яг үнэ. За тэрийг болохоор яг дэлхий гэдэг юм илүү өргөн хүрээнд хамрахын тулд одоо тэр чи одоо чи нэг юм бөөрөнхийн юм барьж байгаа л ойрхоноос ингээ харах гал үзье гэж бодъё л та тийм. Тэгвэл бол айгүй баг талбай харна. Одоо за одоо юу харах юм? За хүний нүрийг харъя гэж бодъё л та. Хүний нүур нь нилээ ингээ тулж байгаа ингээ харах юм бол зөвхөн тэгээ хамарныхаа нэг юм шанаа манаахан энүүхэн хэсгийг л харна. Тийм нүд нь нэг болж харагдаж штэ тэр бүү ингээ харж авахгүй. Тэгээд би ингээл аажмаар ингээл холдонгууд ингээл шанаан жоо харагч ихлээ чихэн харагдаал те. За тэгээд дагдсан харагдсан. Ямар ч юм бид нар ямар нэгэн зүйлийг бүтнээр нь илүү өргөн ингээд цар хүрээтэй харах юм бол аль аль холоос харах хэрэгтэй. Тэгжээж одоо бид нар илүү том харна гэсэн үг шүү дээ. Одоо ойлгомжтой шүү дээ. Бид нар одоо шууд ингээ газар ингээ байж байгаад эргэн тойрны харах юм бол хэдэн уул харагдаж шүү дээ, өөр юм харагдахгүй. Жохон дээшлээд ирэнгүүт нөө уулын цаатлын уул харагдаал. Тэгэл бүр уулын цаатлын нэлээд холдоод эхлэнгөө дэлхий өөр хийгдэн харагдаал те. Бүр ингээ цаашлал бүр цаатлын юм харагдаал ингээл хэлнэ гэсэн. Тэгэхээр тэр хамгийн өндөрт гарч ийн гэдэг бол дэлхийг бүтнээр нь харах гад л тэр дээр гараад байна гэсэн үг. Нөгөө жижигхэн нам өндөрт байгаа нөхдөч юм бол дэлхийн жижигхэн хэсгийг харна шүү дээ. Бус дэсгүүдийн алхлагч гэсэн үг байхгүй юу? Тэгжээж бүтнээр харагдах юм уу? Тийм, тэгжээж бүтнээр харагдана. Одоо дэлхийг бүтэн коврлон гэж нэрлэдэг байгаа юм л та. Бүтэн коврлохын тулд бид нар бол тэр юм энэ хай буюу дээд
орбитд ордог гэсэн үг. За тэгээд тогтвортой тасралтгүй ажиглалт хийх юм бол одоо тэн чинь нөгөө нэг юунаас 3.7 км/с-ээс чи бага болчихно гэсэн үг. 2 км/с энэ төргээ тийм бага хурдаар ингээ хөдлөн гэсэн үг байхгүй. Тийм бол тэнд яана гэхээр ингээ тав тухтай байх байхгүй. Би нэг ингээл болоог байх чинь дэлхийн ингээл хэрэгчээд болоог байх гэж би өөрөө ингээ дэлчээд байхаар амар хэцүүтэй нэг юм ингээл ажиглах гингүүд шүм гэл ингээ доор ингээ зөрөөд өнгөрч штэ. За тэрийг ажиглах шүү гэж зүг гэл нөгөө тийм яваад өнгөрч юм бол гэлгээ яваад өнгөрч юм бол тэгээд би ингээ тогтой ажилт хийж чадахгүй гэсэн шүү дээ. Тэгээд тавган дээр тавьсан юм шиг. Өө яг энэ. Тэнд бол ингээ сайхан ингээл дурангад харуулж байгаа. За тэрийг гэл ингээл удаан гэдэг доктортой ингээ сайхан тав тухтай ажиглана гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө иймэрхүү шинжлэх ухааны туршил муршил ч юм уу ийм хиймэл дагуулууд бол ингээ байж идэг. За энэний эцэст нэг энэ ярих хэвээр зүйл бол энэ эллипс тойрог зам гэж байдаг. Эллипс тойрог зам. За ер нь бол нэрнээсээ л ойлгомжтой л байгаа хэл та. Эллипс тойрог зам гэхээр Орос морсоор болохоор Орос нэрээр нэрлэлсэн байж байгаа. Аюу сонирхолтой энэ нэр үүдэг. Молния орбит гэж байгаа. Молния орбит гэхээр одоо Молния гэдэг ийм хиймэл дагуул анх тийм эллипс орбитер хөөрсөн болохоор Молния гэдэг тойрог зам гэд нэрлэлсэн. За ерөнхийдөө бүр ингээд 500 км хүртэл дэлхийд ойртож орж ирнэ. Одоо нам өндрийн орбитал ороод ирж штэ тий. Тэндээс бүр 39,000 км өндөр хүртэл гэж холдно гэсэн үг. Ийм өндөр эллипс тойрог орно гэж. Ингээл нэг нам өндөрлөө орж ирэл те. Тэгэл нэг өндөр нэг хай орбитлоо юу лээ? Хай альтитюдлөө орол нэг low earth орбитлоо орол ингээл явж идэг гэсэн ийм эллипс тойрог замыг бол бид нар бол энэ Молния гэж нэрлэдэг байгаа. Ийм байж. За Чандра гэж бас нэг юм сансрын юу хийж байгаа. X-ray буюу рентген туянд тэнгэрийг харахад зориулсан ийм дуран байгаа. Сансрын дуран гэсэн үг шүү дээ, телескоп. За энэ болохоор өөрөө энэ бас ийм эллипс тойрог замаар ингэ тойрж идэг. Бас ингээл дэлхийд нэг шомбож орж ирээл, нэг холдоол, нэг шомбож орж ирээл, нэг холдоо. Нөгөө нэг хиний тойрог замын тавраас хуйлууд үйж идэг. Манай хиний тойрог замын хуйлуудыг би одоо яаж нэр Кеплер ёо би саа уучлаарай Кеплер нэрийг мартах чинь ч ямар айхтар юм болж байгаа юм. За Кеплерийн хуйлууд дээр болохоор яадаг вэ гэхээр ер нь энэ эллипс тойрог замууд бол ойртох үедээ хурдан. Тэгэл холдох үед ингээл удаан. Тэгэл ойртохыг тэгэл хол байхдаа удаан байж байгаа нөө түрүү хэлсэн шүү дээ. Тойрог замын хурд гэдэг бол холдогцсон ба багаснаа гэд. Тэгэл ингээд ойртохоор гэл ингээд хажуур нь өнгөрөөл ингэж явдаг гэсэн. За тэгэхээр энэ Чандра яадаг вэ гэхээр ингээд холдох үедээ ажиглалтай байна. Нөө нэг тавтай тухтай байж та ингээл те. Сайхан ингээд удаан ингээд тэгэл ингээд сансраас ингээд хамаг мэдээлэл цуглуулаад зургууд авч авч байгаа. Яг дэлхий рүү ойртох үедээ бүх мэдээлэлийг дэлхийд өгөөд та буцаад ингээд хөрдөг. Иймэрхүү байдлаар. За тэгээ дээрэс нь бүтнээр нь ингэж хай алтад юдлоо ингээ хамгийн өндөр тэр тойрог зам руу гаргана гэдэг бол маш их өндөр энерги шаарддаг болохоор илүү өндөр зардалтай байдаг. Тэгэхээр иймэрхүү аргаар ингээ өндөрт судалгаа хийж байгаа зүйлүүд бол мөнгөө амиг зорилгоор бас ингээ хийчихдэг. Одоо ингээ эллипс тойрог замд хийчихдэг гэсэн. За тэнгуү чи нөгөө нэг дэлхий рүү ойртох үедээ бол ингээ сайхан ингээ мэдээлэл солилцоо те тавтаа тухтай мэдээлэл солилцоо. Холдогдсон бидэрт илүү том тавгант илүү нарийн технологи хэрэг болдог бол ирээд зардал нь л өндөрсөн гэсэн үг шүү дээ те. Тэгэхгүй ингээ ер нь л гар нь татсан л нөхдөд гар нь татах нааш те мөнгөндөө татсан нөхдөд. Одоо манай энтгчүүд чинь ухаалгаар хэмнсэн хүмүүс юм байна. Нарийн да татсан нөхдөд байхгүй те. Энэ энтгчүүд тэрэндээ айгүй алдартай шүү. Ер нь бол өөрсдийн энтэг хүнийг чи ямар нарийн да татсан бэ гэх юм бол нөгөө хүмүүс чинь уурлахгүй шарин баярлна. Хөөстөө баярлаа гэдэг. Ямар сайхан магтаал вэ гэ анзаарсан баярлаа гэд. Яг тэрэн шиг Чандра гэдэг бол энтэг ийм хөлөг байж байгаа. Маш юм баг зардлаар ийм хай алтитюд руу очоод өндөр тойрог зам руу очоод дэлхийгээс маш холдонгуутай X туяа рентген туяагаа ажиглажаал тэгэл 6-1 апплод хийчихэл те. Тэгэл ингээл дэш шамбал ингээд тэгээд апплод хийчих гэж бүр нэг сумаар нэлээд бодож байгаа юм. Тийм гайхалтай те. Тэгээ хямдхан. За иймэрхүү юм болж. За энэ ижил төвшний тойрог зам дээр болохоор яг тойрж байгаа хоёр бит яг ижилхэн хурдаар явдаг гэдэг түрүү хэлсэн шүү дээ. Хүнд хөнгөн бит хамаахгүй чинь мангар том хүн амьдэрдэг байшин байсан ч гэсэн хамаагүй альсгүй нэг жижигхэн хүүхдийн тоглоом нэг жижигхэн гайх шүрүүп байсан ч хамаагүй яг нэг л орбитер нэг л төвшин дагуул тэр тойрж ирж байгаа нөхдөд бүгдээрээ ижилхэн хурдтай байдаг. Тэгэхээр энэ бидэрт яг юуг санагдуулдаг вэ? Тэр жингүүдлийг санагдуулдаг. Одоо ингээл би ингээл нэлээд хүнд нөхөр штэ. Одоо би чинь 110 кг нөхөр ингээд сансарт яг ингээл те нэг газар орбиталж байгаа юм бол энэ хажуудын лагшин бас ингээд орбиталчаалаа гэж хэлдэг л та те. Чи эрүүл мэндэд их сайн гэдэг байгаа штэ те. Тэгээ хажууд ингээд орбиталж байгаа юм бол энэ бит хоёр яг адилхан. Лагшин бит хоёрыг яг адилхан хурдаар. Тэгэхээр миний хажууд ингээд байж байгаа юм шиг харагдана гэсэн.
Бид нар уг нь бол шүү дээ те 8 км/с хурдтай хөдөлж байгаа хэрнээ 8 км/с чи юу гэсэн үг юм бэ ч те галзуур тахгүй. Нүдээр юмх хооронд 8 км-ийн зам очсон байна гэж чинь гайхамшигтай хурд тахгүй те. Хажууд болохоор энд яг байгаад байна. Тэгсэн чинь энэ нөхөр зүгээр ингээ хажууд байж байгаа юм шиг ингээ жингүүдээ байж гин гэсэн үг шүү дээ. Оо сайн уу асаа намаагүй бол эрүүл мэндэд их тустай шүү гэдэг байж гин гэсэн үг шүү дээ. Энэ бол жингүүдлийг саанд оруулж байгаа шүү дээ. Жингүүдж байгаа юм шиг. Яг үний эрэхтэй Эйнштейн юу гэж хэлсэн гэж. Эйнштейн болохоор одоо юуны чөлөө тундалтанд байгаа. За альсгүй бол одоо чөлөө тундалт гэж одоо энэ би лагшин гэл тэнгэрээс унгаачих юм бол чи чөлөө тундалт тийм шүү дээ. Чөлөө тундалтанд орж байгаа. Ер нь бид хоёрыг зэрэг унгаачих юм бол бид хоёр яг зэрэг унах гэсэн. Яг хажууд болсон гэл лагшин байж лээ те. Оо сайн уу дахиад л чи юу гэдэг. Намайг дахиад ганц болгочихлаа та ингээд байж байна. Хажууд байгаа байхгүй те. Тий огт хөдөлгөө хажууд байж байна. За тэнгууд бас нэг юм тойрог замд байгаа. Одоо бид хоёр чинь түрүүн тойрог замд байхад цуг угаадсан шүү дээ. За альсгүй л задгаа цансар ойр хавд ямар ч нар байхгүй, ямар ч сар байхгүй, юу ч байхгүй, нэг юм татхууч байхгүй ийм юм байж ах юм бол ерөөсөө бид нар юу байхгүй гэсэн үг. Одоо бас ингээд л бас хажууд ингээд байж л гэсэн. Нэг уучил та гэдэг байж гин гэсэн. За ямар сайхан юм бэ. За ингээд энийг бол ерөөсөө яг энэ бүх зүйл саний нөө чөлөө тундалтанд орж байгаа. Дайлсгүй тойрог замаар явж байгаа. Дайлсгүй ингээд жингүүдж яхад энэ гурван зүйл хоорондоо бүгд эквивалент буюу яг ижилхэн нэг зүйл гэж Эйнштейн хэлсэн байдаг. Энийг бол эквивалентийн зарчим гэдэг. За тэгэхээр Эйнштейн бол энэ чинь гүй наач ямар шалгаагүй хэлсэн байх нь шүү дээ, тэ. За яг энийг нь ашиглаад одоо яг нэг тойрог замд байж байгаа нөхдүүдийг хоорондоо огсорчдаг. Энэ лагшин над дээр хурж ирээд дүнг гэдэг ингээ бэхлэгчнэ гэсэн. За тэгэл өөр нэг дахиад нэг жижигхэн лагш үржил дүнг гэл энэ тэнд бэхлэгдэл баахан лагшингууд ингээл байшин шиг ингээ ургаад иж болно гэсэн үг шүү дээ, тэ. Яг энэ байдлаар нь олон улсын сансрын станцыг бид тэр сансарт барьсан байдаг байхгүй юу? Сансарт нэгсэндээ байшин барьсан гэсэн. Тэгээ тэр дотор нь одоо хүмүүс амьдэрж штэ тэ. Нэг юм хятадын химэл дагуул хурж ирэл дүнг гэл залгах чинь. Ингээл Америкийн химэл дагуул хурж ирэл дүнг залгах чинь. Оросын хурж ирэл залгах чинь. Японы хурж ирэл залгах чинь гэж ингэж явсаар гоод одоо хүл бөмбөгийн талбай шиг том юм болцсон. Хүл бөмбөгийн талбай ингээ зүгээр ингээ тэ. Яг ингээд ижилхэн хурдаар лагшинтай ижилхэн хурдаар ингээ хөө явж ингээ одоо 8 км/с хурдтайгаар. Ингээд юусоо энэ байшин барих тэгээ дотор нь амьдрах энэ бүх нөхцөл бололцоол ингээд бүрдэж байна гэсэн үг байхгүй. За ирээдүйд бол бид нар одоо тэр бүр томыг бариад нөгөөт чинь ингээ эргүүлээ химэл татах хүч хийгээд одоо бүр нөө жингүүдлийн биш те тэнд ингээд татвчтай байгаа юм шиг бүр доор газар болтгоо болцсон тийшээ нүүх мөх энэ төр болох юм бол иймэрхүү байдлаар ч амьдэрж болно гэсэн. Шинэ газар бүтээн гэсэн үг шүү дээ те. Одоо нэгсэн доо жинкнээсээ нээрнгээсээ одоо хиймэл сар хийж байгаа юм шиг ийм л юм болно гэсэн. За амарчсан хиймэл дагуулын хувьд болохоор ийм байлаа. Химэл дагуулыг бол бидний амьдралаас бидний техник технологи өдөр тутмын одны бидний гар утас интернет энэ бүгд химэл дагуул дээр суурилсан. Хүн төрөлхтний хувьд бол ерөөсөө тэр анхны Спутник бип гэдгээс чи эхлүүлээд ерөөсөө өнөөдрийн хүртэл бид тэр химэл дагуулын эрэнд амьдарч байгаа. Тэгээ химэл дагуулгүйгээр бидний амьдралыг төсөөлчихгүй, химэл дагуулгүйгээр чивитерийн подкастыг хин нэгэн үзэгчгүй те комбайн хажуу найруулаа суугачгүй. Айгуул бол лагшинч байхгүй байгаасан баг. Тэгээд нөгөө эллипс хэлбэрээр бас тойрж байгаа зэргийг нөгөө яг тойрог замаар тойрж байгаа хоорондоо мөргөлдөхгүй юм хумыг бол гэл нарийн зохион байгуулдаг юм байна тийм шүү дээ. Тойрог замын цагтаа байх хэрэгтэй гэнэ. Тийм байна. Тэгээд нэмэх нь одоо хог хаягдл байх юм бол тэр аюу ноцтой асуудал үүсэх юм байна. GPS-ийг мань цаашаа ингэчүүл тэгээд нөгөө онгоц маань балраад тийм маш их нарийн олон давхархтай тэр болгоно өөрийн гэсэн юм үүрэгтэй байдаг гэдгийг мэдж авлаа. За өнөөдрийн маань нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинтүүлж болон Тотор компани маань ивент итгэж ажиллаа. Нэвтрүүлгийн NTV Од Мөндөр радио 107 83.3 гэсэн долгионоор та бүхэндээ хүрлээ. Маш гоё нарийн деталь мэдээллүүдийг хүлээж авлаа. Хамтаас үзэг сонсогч болон хасаатай их баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүүг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 тэгдүрв 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.